За таны оюутан насыг дурснаа. Мантахи бэршгэ. Итүүгний бэршгэ. Хөрөг имэн үзүүлж бай. Бямб жаргалгүй. Таны багш байсан юм байна те мөн үү? Мөн Дүнгээ гууж тавиулж ирсэн. би тэр хүний хичээлд суусан. Тэр сургуульд сурсан. Ер нь л ерөнхийлөгчийн хамгийн газраас улсын хурлын гишүүдийг үл хүндэтгсэн янз бүрийн субъектив байр байдлаар одоо гүтгэж дайрсан, доромжилсан дан авир бол маш ихийг гаргасан. Та тэгээд хуулийн магистр төгссөн юм уу? Бакалавр? Бас их тийм онцгой түүх байгаа. Манай аавыг тухайн үед АТГ-гээс дуудаж мэдүүлэг авах нэрийдлэр дуудаад 468 руу ачилсан байдаг байхгүй. Баривчилсан 2-7 хоног. Тэгээд яг ингээд цаг хугацаанд тулахад өмгөөлөгч болцдог байхгүй. Дээшээ тэнгэр холдоошоо газар хатуу гэдэг шиг яг хандах хүн байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол энэ одоо манай автаа холбоотой асуудал бол одоо бараг 10 жил үргэлжилж байгаа. Би 10 жил эрүүдэн шүүжээ. Тэр аавынхын асуудлыг эцлэн шийдвэрлэхгүй байгаа намын барьцаа болгож юм гэсэн үг. Улс төрийн үед. Тийм. Нөгөөс хуулийн хонгил гэдэг шиг юмар одоо чирүүлж штэ. Бүр эрүүдэн шүүж байгаа. Эрүүдэн шүүж байгаа л гэж би хэлнэ. Тийм л зорилгоор тухайн үед Мөсийн хуулийн сургуульд бол хэлсэн орж исэн. Тэгээд ямар ч багшаас дүн гуугаагүй сургуулаа төгссөн биз. Тэгсэн. Диплом үзүүлэхгүй. Тэгээд туулын урдны замыг таны аав эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа тэзүүг нь боловсруулж анх төслийг нь танилцуулж байсан. Тийг явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөө гинт 10 хэдэн жилийн дараа нөгөө гинт ухаан орсон юм шиг гэдэг шиг тий. Гинт л одоо 2.3 их 80 төгрөгөөр ийм зам барьна гэдээ гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүтээ над руу юу гэж тариад байгаа гэхэлэр энэ одоо баг аавынхаа эхлүүлсэн ажлыг эсэргүүцлээ. Арчсан намын жигсаалтанд яаж багтав? Аавынхаа нөлөөгөөр багтсан гэсэн үг. Манай намынхан бол мэддэг тий. Одоо юу гэдгийг миний яг нам доторх улс төрийн карьерт бол яг аавын нөлөө ялангуяа сүүлийн 10 жилд бол огт байгаагүй гэдгийг. Тэгэхээр та харин энэ улс төрийн энэ бохир үйл явдлаас айгаагүй. Одоо аавь чи яг ингэчих цаг хугацаан дээр чи бүр ингээд улс төр руу гүнзгий ороод ах юм тий. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Өрөг нэвтрүүлгийн ээлжид шин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид энэ удаа улсын хурлын гишүүн Жаргалантай ярилцахаар ураад байна. За бидэнд цаг гаргасанд баярлалаа. Нэвтрүүлэгтээ орсон маш их баярлалаа. Сайхан урчиж байна уу? Сайхан урчиж гин үү? Нойртой явж гин үү танаа? Намчууд нойргүй шахуул шүнжэнгөө хуралдаад байна. Тэр нойрт бол их олон шин хуралцаа. Харин тий. Зөвхөн сүүлийн хурлууд бол зөвхөн гинсэкэ томлох гэж л ингэж нойргүй олон өдөр хуралдсан биз дээ. Биш бас яг сая өнгөрсөн 7 хоногт намын их хурал зохион байгуулагдсан. Намын их хурлаараа шин тэмүүлэл гэдэг арчилсан намын одоо бас эрхчлүүдийн мөрийн хөтөлбөр платформын бас суурийг тавих бодлогоо намын дарга маань зарласан. За үндэсний бодлогын хорооны хурлаар бол одоо бас яг бүтэц зохион байгуулалтын асуудлууд за яг шинэ үндэсний бодлогын хорооныхоо бүрэлдэхүүнийг бас батламжлах зэрэг олон асуудлууд ирсэн. За таныг одоо их хурал дээр харахад бас нэлээд зөрөгтэй шүүмжилж байгаа харагддаг. Тэгээ ардчилсан намын залуу шин гишүүдийн нэг учраас намаач тэр улс төрийн үйл явдлыг зөрөгтэй шүүмжлэн, зөрөгтэй хэлнэ хаа гэж ярилцлагын туршид найдаж байна. Яг би ч ихтэй арчсан намд 20 гаруй жил явж байгаа. Намаа бол шүүмжлэхтэр бол их хойрог байдаг штэ. Намаа бол хамгаална, эрх баригчдыг бол шүүмжлэнэ. За таны оюутан насыг дурснаа. Дүнгийн талаар яриулнаа. Нэлээд олон анхааралтай байсан тий. Мантахи бэршгэ. Итүүгний бэршгэ. Таныг оюутан байхад аль бэршгийн нодолтортой байв? Яг би бол бакалаврынхаа зэргийг Америк нэгдсэн улсад Нью-Йоркийн их сургуульд Нью-Йоркод Колумбийн их сургуульд хамгаалсан. Тэгээд Мөсийн хууль зүйн сургуульд элсэн орсон түүх маань бол бас их өөр түүхтэй холбоотой нэлээд сүлд 17 оны намар байна. Нэлээд сүлд бас их өөр учир шалтгаантайгаар Мөсийн хууль зүйн сургуульд элсэн орсон байдаг. Сүлд орсон болохоор нэг бэршгэ идэж байгаагүй юу? Яг тэр чинь нөгөө нэгдүгээрт яг ийм нөгөө оюутан нас бас биш шүү дээ тий. Тэгээд дээрэс нь одоо тэр чинь ээжтэй одоо юу гэдэг ажлынхаа завсраар тэр ичнээ ангид сурж байгаа тий. Тэгэхээр нөгөө тийм яг бэршгийн дээр бол нэг тийм дурсамжуул алга. За миний эхний асуулт сая ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр нэлээд олон нийтийн дунд парламент дунд гишүүдийн дунд мэтгэлцээ өрнөлөөлдөө. За ардчилсан намын бүлэг бол дэмжихгүйгээ илэрхийлсэн авчиг одоо дотор нь 17 гишүүн танай намаас дэмжсэн байна. Таны хувьд бол би дэмжихгүй байгаа гэж харсан. Гэтэ энэ 17 гишүүн ямар нэг барьцаа шахалтаар дэмжсэн үү?
За тэр ямар барьцаа ямар шахалт байсныг бол би мэдээж хэлж мэдэхгүй шүү дээ тий. Яг бүлгийн хурал бол хуралдсан. Бүлэг дээрээ бол бид нар саналаа нэгтгсэн 2 оттой шийдвэр гарсан. Тухайн үеийн бүлгийн эрс бол 25 хүний эрстэйгээр хуралдсан байгаа. Тэгээд тэр эрсийн дийлэнх олонхоор нь бид нар 2 оттой шийдвэр гаргаад энэ хуулийг дэмжих нь ардчилсан намын үзэл санаа үзэл баримталтад бас харш байна гэдэг өнцгүүдийг бол манай дийлэнх олон гишүүд бол хэлж байсан. Тэгэд энэ удаад бол нь ингээд 2 дахь удаага юм 2 оттой шийдвэр гаргасан боловч бас бүлгийн зарим гишүүд бол мөн дээр эсрэг байр суурьтайгаар оролцлоо. Тэгээ энийг бол бид нар бас нэлээд нухацтай бас ярилцах ёстой гэж харж байгаа. Ягаад вэ гэхлээр уг хуулийн үзэл санаа өөрөө ардчилсан намын үнэт зүйл үзэл баримталтай бас харш байна гэсэн агуулгыг бол бид бол тавьж байгаа. Ер нь ингээл сүүлийн үед одоо манай хэвлэлийн ч гэсэн энэ хууль дээр дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа гишүүдийг ямар одоо шахалтаар хэний одоо нам дотроо хэний бүлэг учраас дэмжихгүй байгаа вэ гэдгийг гаргаж тавиалаа л да. Тэгээд ардчилсан намд байгаа 14 гишүүн ерөнхийлөгчийн барьцааны гишүүдээ, ерөнхийлөгчийн талын гишүүдээ гэж бас яриа яваад байна. Та эдгээрийг мэдхүү? Яг нь ер нь л ийм л нөхцөл байдал руу орчлоо л да. Одоо өнгөрсөн намар яасан бэ гэхлээр манай эрх баригч нам чинь бас 2-3 хуваагдал тийм ээ. Тэгээд ер нь л намрын чуулган тэр аяараа л яг л одоо ардын намын эрх баригч талд намын одоо дотоод тэмцэл зодон болоод тэр нь одоо нөгөө төрийн зовлон боллоо гэж бид бүгдээр ярьлаа шүү дээ. Тэнгүүд одоо энэ удаад болохоор энэ Монгол ардын намын дотоод одоо тэр тэмцэл асуудал нь ерөөхдөө институт хоорондын зодоноор шилжчихлээ шүү дээ. Тэгээд одоо бүр нөгөө даваад гэдэг юм одоо янз бүрийн хүрээ хязгааруудаа бүр байж болох хэмжээнд даваад тэгээд институт хоорондын зодон за магадгүй одоо яг ингээд нөгөө суур үнд зүйл рүүгээ халдсан тий ардчилсан үндсэн хууль руугаа халдсан тийм төвшөнд очичлаа. Тэр энийг бол одоо бид нэр зөвхөн Монгол ардын намынхан хоорондоо зодтолж байна. Эдний одоо нэг их ашигын тэмцэл тулаан байна гэдэг агуулгаар нас харахад айгүй бэрх болчихж байгаа тийм. Тэр утгаараа бол бид нар энэ дээр ингээд байр суурь томьёолох нь чухал байхгүй юу? Тий. Байр суурь юу ах хэвтэй вэ гэхлээр ардчилсан намч ардчилсан хувьсгалаас улбаатай. Ардчилсан үндсэн хуулийн үзэл санааг ерөнхийдөө одоо бүтнээр нь тээх тийм одоо чин одоо үүрэгтэй гэдэг юм уу те. Яг тэр үзэл санаан дээрээ одоо оршин тогтнож ирсэн юм өстрийн хүчин. Тэгэхээр энэ удаад бол бид нар маш хариуцлагатайгаар одоо юу гэдгийг үндсэн хуулиа бол хамгаалах хэрэгтэй гэж би бол хувьдаа харж байгаа. Энийг болохоор зүгээр нэг одоо энэ богино зайны одоо юу гэдгийг ардын намын зодон дээр энэ талд нь гараад тэр талд нь гараад ч юм уу те. Энэ аль нэгэн байдлаар одоо юу гэдгийг ардчилсан ардын намын энэ хэрүүл тэмцлийг лавшруулах ч гэдэг юм уу те. Тийм одоо юу гэдгийг богино зайны улс төр яг энэ цаг мөчид бол хийж болохгүй гэж бодож байна. Сая ерөнхийлөгч өргөн байсан улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг одоо байнгын орон дээр хэмнэлцэж байхад билүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Бямб жаргалгүй таны багш байсан юм байна тийм мөн үү? Мөн. Тэгээд одоо хичээлдээ суудаггүй байсан, дүн гуйлгаж тавиулж исэн гэсэн. Тэгээд дүнгээ гууж тавиулж исэн. Би бол маш олон удаагийн ярилцлага хэвлэл төсөн мэдээлэл дээр маш хариуцлагатайгаар хэлсэн. За би тэр хүний хичээлд суусан. Тэр сургуульд сурсан. Гэлээ гэхдээ дэмдийн дүн гуйх харилцаанд бол огт ороогүй. Тэгээ түүнээс гадна ер нь л ерөнхийлөгчийн тамирын газраас тий одоо юу гэдгийг энэ өргөн барьсан хуулийнхаа төслийг танилцуулах байдал одоо байнгын хороо улсын хурлын чуулганд орж ирэхдээ ерөнхийдөө бол одоо нөгөө парламентыг үл хүндэтгсэн тий улсын хурлын гишүүдийг үл хүндэтгсэн янз бүрийн субъектив байр байдлаар одоо гүтгэж дайрсан доромжилсан тийм зан авир бол маш ихийг гаргасан тийм ээ. Тэгээ тэр бол одоо ингээд бас л нөгөө хүрээ хязгааруудыг давж штеп. Ерөнхийлөгчийн тамирын газрын төлөөллүүд нь тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хүн орж ирчээд тэгээд одоо юу гэдгийг парламентын гишүүдийн асуултанд хариулахгүй шал өөр тийс хүндлэн субъектив дайралт хийгээд байна гэдэг чинь бол байж боломгүй зүйл штеп. Тэгээд тэрийгээ болохоор одоо юу гэдгийг нөгөө ёс зүй ярьж одоо нөгөө гишүүд ёс зүйгүй байгаад байгаа учраас одоо ийм хууль санаачилж байна гэдэг үндслэл тайлбар хэлж байгаа байж ич өөрөө тийм одоо мэдгүй тийм ёс зүйгүй байдлаар хин нэг гүтгэнд оромжлно гэдэг бол одоо мэдгүй би бол ерөөс ойлгохгүй байгаа тэрийг. Тэгээд сая бол даваа гарагт улсын хурлд харсан намын бүлгээс бас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүнд шаардлага гургуулсан байгаа. Энэ явдалтай уучлалтгүйгээд тэгээд одоо холбогдох хүмүүст хариуцлага тооцоолох тухай. Тийм ээ. За одоо Монгол улс шаардлагын хариу өгсөн үү? За одоо би бол хариу ирсэн гэсэн мэдээлэл бол аваагүй байна. Гэхдээ эн чинь ямар нэгэн арга хэлбэрээр одоо нөгөө шийдэгдэх ёстой шүү дээ. Яагаад вэ гэхээр эн чинь ингээд зөвхөн хувь хүмүүсийн ерөөсөө асуудал биш болчиход байна. Тэ институт хоорондын тэ улсын хурлын чуулганы хуралдаан дээр ер нь албан тушаалтнууд
ямар байдлаар асуултанд хариулах хэрэгтэй вэ гэдэг юм уу те гэх мэтчлэн ингээд маш олон одоо юу гэдгийг үр дагавартай асуудал орж ирж байгаа байхгүй. Нэг хоёрдугаарт нь болохоор Монгол Улсын их сургуулийн бас нэр хүндийн асуудал байгаа шүү дээ. Гуухаар нь дүн тавьчихдаг чинь шиг. Тэгэхээр одоо Монгол Улсын их сургууль бас түн дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй. Бас энэ дээр одоо юу гэдгийг хүмүүстэй мэдээлэх хэрэгтэй. Хэрэг үнэхээр тэр багш яг тийм харилцаанд ингэж ороод ингээд ийм байдлаар дүнгээ гаргадаг байсан юм бол ер нь яхалаараа тийм ёс зүггүй гэдгийг тэр сургууль ажиллуулж ирсэн ч гэх юм уу тий. Дараа тийм үр дагавартай асуудлууд байхгүй. Та тэгээд хуулийн магистр төгссөн юм уу? Бакалавр? Би Мүйсийн хууль зүйн сургуулийн ичнээ ангид бакалавраар сурсан байхгүй. Тэгээ тэр бас их тийм онцгой түүх байгаа. Өмнө нь хэлсэн шүү дээ. Одоо юу гэдэг Нью-Йорк хотод байдаг Колумбик сургуулийг эдийн засгийн чиглэлээр би бакалаврын зэрэг эзэмшээд төгссөн. За тэгээд 2017 онд тий 16 оны улсын хурлын сонгуулийн ард дээр 17 оны цагаан сарын өмнөх яг баасан гарагтцээ. Манай аавыг тухайн үед АТГ-гээс дуудаж мэдүүлэг авах нэрийдлэр дуудаад тэгээд тэр баасан гарагийн орой 468 руу ачсан байдаг байхгүй. Баривчилсан 2-7 хоног тий. Тэнгүүт ингээд яг нөгөө цагаан сар дамжсан цаг хугацаа байсан учраас ерөөсөө нөгөө гомдолч гаргаж болохгүй тий. Ер нь айгүй тийм хэцүү цаг хугацаа байсан. За тэгээ тэр үед бол одоо бид нэр ингээд манай гэр бүлийнхаа ер нь бүгдээр эдийн засгийн чиглэлийн хүмүүс ахгүй эдийн засгийн санхүүгийн чиглэлийн хүмүүс. Тэгээд яг ингээд цаг хугацаанд тулахад өмгөөлөгч болцдог. Тэгээд хаанаас одоо яг ийм эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгч хайж явхаач мэдэхгүй тий. 2-7 хоног аавыг 461-т байх цаг хугацаанд бол бид нар тэгэл одоо бараг л нөгөө эрүүгийн хуулийг бол судалсан дөө тий. Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хууль энэ төр. Тэгээд гомдол одоо мэдгдлүүдээ бас бичижсэн. Тэгээд тэр намруу нь болохоор би за ямар ч байсан энэ дээр анхан шатны юутай байх хэрэгтэй байна. Тэгээ энэ салбарыг бас ойлгох хэрэгтэй юм байна. Тэр чинь ингээд нөгөө нэг юм боловсрол эзэмших тухай ярихгүй байгаа шүү дээ тийм үү? Яг энэ салбарыг ойлгоод тэгээд одоо юу гэдэг одоо өөрийгөө л одоо тайтгаруулж ин гэх юм уу те. Тэгэхгүй яг тэгэхэд чинь бол нөгөө дээшээ тэнгэр холдоошоо газар хатуу гэдэг шиг яг хандах хүн байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол энэ одоо манай автаа холбоотой асуудал бол одоо бараг 10 жил үргэлжилж байгаа. Тэгээд угаасаа та бүхэн мэдчихлаа шүү дээ. Хөгжлийн банкны хэрэг гээл яваад байгаа. Тэгээ 10 жил эрүүдэн шүүж байгаа. Нөгөөс хуулийн хонгил гэдэг шиг юмар одоо чирүүлж штэ. Бүр эрүүдэн шүүж байгаа. Эрүүдэн шүүж байгаа л гэж би хэлнэ. Тэгээ энэ 10 жилийн хугацаанд дийлэнх цаг хугацаанд нас хэлийн орхитой байгаа тий. Тэгэл одоо жишээл юу гэдгийг удаа дараагийн шүүх хурал дээр цагаат жисэн боловч дээд шүүхтэр очиод буцаачдаг ч гэдэг юм уу тий. Тэгээ эсвэл шүүхтэр очиод буцаагаад прокурор дээр прокурор руу буцаачдаг гэх мэтчлэн 10 жил хүнийг ингэж тамилжуулахгүй үстэй. Тий. Тэгээ эн чинь ингээд нөгөө нэг юм улс төрийн зорилготойгоор л ингээл яваад байгаа шүү дээ. Одоо жишээл үгтэй хөгжлийн банкн дээр одоо Батбаяр Алтуйг хоёр цагаатчих юм бол хөгжлийн банкны хулгай ерөөсөө нөгөө нэг арчилсан намаас холдоод явчихна. Тэ зөвхөн ардын намын нөхдүүд одоо юу гэдгийг тий одоо Алтуйг гишүүнийг бол сонгуульд нэр дэвшчихүү гэж айж бараг. За одоо сүлд нь ахаад нэг тийм зүйл сэргээж байна. Тэгэхээр ахаад дараа нь одоо ийм зүйл залгачлаа шүү дээ. Тэ одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуульд бас нэр дэвших магадaltaй кандидатуудын нэг гэдэг утгаараа Алтуйг даргаыг одоо бас л ингээл нөгөө хонглоороо үргэлжлүүлэн чирээд байгаа. За тэрнийх нь хажууд нь одоо манай аавын асуудлаас явчихлаа. Тэгэхээр аавын асуудлыг эцлэн шийдвэрлэхгүй байгаа намын барьцаа болгож ийн гэсэн үг. Улс төрийн хувьд. Тий. Тэгэхээр чи гэх мэтчлэнгийн асуудлууд бас байж тээ. Тэгээд тийм л зорилгоор тухайн үед Мүйсийн хууль зүйн сургуульд бол эсэ орж исэн. Бас түүхэн сонирхолтой юм байна тий. Тэгсний хүчинд бол ер нь бол одоо бас хууль зүйн салбарт хинбэ тий одоо тэр харилцаа холбоонуудыг тогтоох ер нь бол одоо манай энэ за арчилсан үндсэн хуулийн утга санаа юу байсан тий одоо Мүйсийн хуулийн сургуульд хаалгаар нь оронгууд нөгөө чимэд тухайн одоо ишл байгаа шүү дээ тийм үү. Тэгэл тэрнээс ахуулаад ер нь одоо нөгөө систем ойлгоход бол айгүйх тусалсан гэж бодож байгаа. Тийм. Тэгээ цаашлаад бол бид нар бол хууль зүйн салбарт бол хийх зүйл бас маш их байгааг тухайд бас ойлгож авсан. Нэг ялангуяа одоо юу гэдгийг нөгөө процессын хуулиудыг илүү одоо боловсронгуй болгох гэдэг юм уу тий. Одоо нөгөө илүү одоо энэ арчилсан нийгэм тохиромжтой болгох гэдэг юм уу. Тий. Одоо наад зах нь нөгөө прокурор өмгөөлөгчийн эрх үүргийг одоо ингээд дижитал түвшинд аваачих гэдэг юм уу тий. Гэх мэтчлээ одоо талуудын эрх үүргүүдийг тэнцвэржүүлэх гэх мэтчлэн зүйлүүд дээр бол надад бол маш их тийм нөгөө практик туршлага дээр үндэслээд тий онлайн асуудлууд бол бас их одоо тус тэмтэй байсан.
Тэгээд ямар ч багшаас дүн гуугаагүй сургуулаа төгссөн биз дээ. Тэгсэн. Диплом үзүүлэхгүй. За сая ярьж штэ та ярианда ер нь ингээд хуулийн төсөл хилцэж байхад одоо бараг ингээд шахан тулгаж байгаа юм шиг хүмүүс рүү субъектив дайрч байна гэд. Би одоо бас түрүүндээ дахин л асуугаад байгаа. Барьцаа байна уу? Барьцаалагдаад байдаг юм уу гэд. Азар одоо таны хувьд бас залууны хувьд барьцаа байсангүй тийм ээ. Ийм мэд зүйл яг энэ чуулганд одоо энэ их хуралд байд юм уу? За би харин одоо өөр хүмүүсийн өмнөөс ярих нь утгагүй учраас би зөвхөн өөрийнхөө хувьд хариулъя. Миний хувьд бол улсын хуралд орж ирээд яг тэр тангараг өргөх мөчөөс ахуулаад тийм үү тэр тангараг өргөх мөч чинь бас их тийм онцгой мөч байгаа шүү дээ тийм ээ. Одоо Монгол улс чинь юм төрч ёсны бас он удаан жилийн уламжлалтай улсын хувьд те нөгөө яг тэр тангараг өргөх мөчөөс эхлээд за би бол одоо миний үүрэг хариуцлага бол одоо иргэд сонгогчдийнхоо өмнө байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг кноп дарах тоолондоо тэр чинь ингээд нэг өөрийнхөө бас хувийн бодлоос илүү арай өргөн цар үрээтэйгээр асуудалд хандах хэрэгтэй гэдэг тэр хариуцлагыг бол маш ихээр мэдэрсэн. Тэгээ одоо ч гэсэндээ одоо болгон зүгээр одоо ч гэсэндээ ерөнхийдөө бол нэг тийм альва шийдвэр гаргахтаа аль болох одоо бүгдлийн мэдээллийг цуглуулад тийм ээ аль болох нөгөө юм объектив байдлаар иргэдэд төлөөлж байгаа хүний өнцгөөс бол асуудалд хандахыг зорж байгаа. Тийм л байх хэрэгтэй үстэй. Одоо тэр чинь бол одоо яг л нөгөө улсын хурлын гишүүний чөлөөт мандатын зарчим тийм ээ. Хэрв тийм янз бүрийн барьцаатай байхыг гэх юм бол баг босон дээр шүү дээ. Арчлыг одоо бүр гажуудуулж байгаа хэлбэр үстэй. Яг нь таны хувьд бол тэгж харж конопо дардгаа гэж энэ зарим нь бол одоо коноп худалддаг, шахалт дарамтаар дарддаг гэсэн асуудлууд их яригадаад байдаг л да. За танай намын асуудал руу оръё. Танай нам сая нөө хідэн өдөржингөөл хуралцсан, шүнжин хуралдаж гинсэкэ томиллоо гэдэг. Энэ Батбүрүү амар уйсгалан гэж хүмүүсийг яагаад дэмжсэнгүү? Баяр цогт даргаыг хэн гинсэк болгосон бэ? За яг нь юуны өмнө нэг ийм зүйлийг хэлхийг хүсэж байна. Яг одоо энэ цаг мөч дээр ардчилсан намын хувьд бас үүрэх хариуцлага маш өндөр байгаа гэж харж байгаа. Яг тэгэхээр өнгөрсөн ер нь 36 жилийн Монголын ардчлалын түүх бол маш олон сорилтуудын дундуур явлаа шүү дээ. Тэгэл одоо жишээл ерөнхийлөгчийн институтээс одоо жишээл парламент руугаа халдах явдал манай намаа сонгогдсон ерөнхийлөгчүүдийн үед ч бас байсан тийм ээ. Тэгээд үеийн үед одоо юу гэдгийг ингээд энэ нэг тэнцэл бол ингээд яваад байлаа шүү дээ. Бас тийм харьцангуй тэнцвэртэй байдлаар. Тэнгүүд одоо энэ цаг мөчтөөр яаж ийнэ гэхэлэр өнгөрсөн хугацаанд бид нар арчлаас ухарлаа гэдэг зүйлийг маш олон зүйл дээр ярьлаа. Тэгээд энэ арчлаас ухарж байгаа явдалтай тэмцэх, энэний эсрэг бат зогсох, иргэдэд бас нэг юм альтернатив сонголт өгөх цорын ганц нам нь ардчилсан нам юм баггүй. Тэгэхээр ардчилсан нам яг тэр одоо юу гэдгийг хатуу байр суурин дээрээ хатуу юм зарчмынхаа байр суурин дээр маш одоо юу гэдгийг тогтвортойгоор зогсох хэрэгтэй гэж харж байгаа. За тийм ч учраас одоо бид цогтгөрөл дарга өнгөрсөн жилийн 8 сард намын даргаар сонгогдсон. Тэгээ тэрнээсээ хойш бол намын шинжилгэлийн бас нэг юм цогц юу гэдгийг хөтөлбөр боловсруулад бас их нэлээд цаг хугацаанд тагаар ажиллаа шүү дээ. Саяны энэ дотоод сонгуультай цаг хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр гинсэкийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан амар уйсгалан даргаыг санал болгосон. За мэдээж ирнэ дотоод сонгуул явсан учраас магадгүй тэн дээр бол ингээд хүмүүс бас одоо янз бүрийн гомдолтой байж гэдэг юм уу те. Тийм юм давмгаалсан байхыг бас үүсэхгүй. За тийм учраас магадгүй одоо амар уйсгалан дарга олонхын саналыг авч чадаагүй байж болно. Тийм ээ. Тийм л нөхцөлөөс байдал юу нь бол гарсан гэж харж байна. За нөгөө талаас хүмүүс болохоор яг өөрийнхөө хүнийг дэвшүүлчлээ нөгөө бусад фракцуудтайгаа тохирсонгүй ч гэх юм уу те бас нэг тийм гомдол байсан гэдэг бас үнцгийг бол зарим намын гишүүд маань бас ярьж байгаа. Тэгэхээр нөгөө олон намын нэгдэл байсан учраас ерөнхийдөө нөгөө фракцийн соёл айгу хатуу намынхаа одоо юм нөгөө соёл чингдсэн явж ирсэн те. Тэгэхээр тэгтээ одоо сүүлийн ингээд ер нь бол 20 гаруй жилийн хугацаанд манай уламжлалт фракцууд бас нэлээд бүдгэрсэн, шинэ фракцууд, клубүүд энэ төр гарч ирсэн. Тэгээд ер нь бол энэ нөгөө эргээд бидний нам доторхын шийдвэр гаргах процессаа бас нэг эргэж харах шаардлагатай болчиход байгаа байхгүй. Саяны дотоод сонгуулийн бас нэг гол зорилго тэр байсан. Тэгэхээр зүгээр фракц гэдэг чинь яг юм дээр юу юм бэ те? Зүгээр үндэсний орлогын хараанд би 50 үнэтэй эсвэл 70 үнэтэй 100 үнэтэй энэ төргээд түүгээрээ одоо жишээл өгдөг ингээд нөгөө нэг харилцдаг байж болохгүй. Яг тодорхой асуудлууд дээрээ хуваагдъя. Жишээлх юм бол санитар одоо ерөнхийлөгч өргөн барьсан байл. Одоо юу гэдгийг шийдвэр гаргах механизмаа бас нэлээ одоо юу гэдгийг шинжлэх, апдейт хийх тийм шаардлага байна уу гэж харж байгаа. За тэгвэл тэгээд сая дотоод сонгуулаараа ямар ч байсан санал хураалтаа тодорхой болгох зэрэгэд асуудлууд шийдсэн юм байна.
баяр цогт даргаыг одоо бас олон томоохон бизнесүүдийн төлөөлөл гэж яриад байдаг л да. Тэгээ хин гинсэг болгов. Намын дарга хураалтаар л гэсэн үг. Үгүй намын дарга санал болгосон шүү дээ. Тэгээд ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч гэдэг агуулгаар явж байгаа. Тэгээ яг одоо ингээл нэг сарын хугацаанд билүү төр орлон гүйцэтгэгчээр явж байгаа л чинь хэлнэ л гэсэн үг шүү. Яг намын дарга баяр цогт даргаыг улс төрийн зөвлөл дээр орж ирээ санал болгосон. Мэдээж хэрэг бол яг бид нар бол өмнө нь бол ингэж юу гэдгийг фракцууд хоорондоо тохироод нэг одоо юу гэдгийг нэг фракцаас намын дарга байлаа гэж үзээд генсек нь өөр фракцаас байх хэрэгтэй нэ тэр гэсэн шахалтууд бол явсан үндэсний бодлогын уралд. Тэгээ туулын урдны замыг таны аав эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа тэзүүг нь боловсруулж анх төслийг нь танилцуулж байсан. Тийг явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөө гинт нөгөө 10 хэдэн жилийн дараа нөгөө гинт ухаан орсон юм шиг гэдэг шиг тий. Гинт л одоо 2.3 их 80 төгрөгөөр ийм зам барина гэдээ гараад ирж байгаа байхгүй. А тэнгуүтээ над руу юу гэж тариад байгаа гэхэлэр энэ одоо баг аавынхаа эхлүүлсэн ажлыг эсэргүүцлээ. Арчсан намын жигсаалтанд яаж багтав? Аавынхаа нөлөөгөөр багтсан гэсэн үг. Мандаа намынхан бол мэддэг тий. Одоо юу гэдгийг миний яг нам доторх улс төрийн карьерт бол яг аавын нөлөө ялангуяа сүүлийн 10 жилд бол огт байгаагүй гэдгийг. Тэгэхээр та харин энэ улс төрийн энэ бохир үйл явдлаас айгаагүй. Одоо аавь чи яг ингэчих цаг хугацаан дээр чи бүр ингээд улс төр руу гүнзгий ороод ах юм. За сая бас энэ улс төрийн бужигнааны үеэр туулын хурдны замыг нэлээн одоо олон нийтийн зүгээс шүүмжлэлээ л дээ. Тэгээ туулын хурдны замыг таны аав эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа тэзүүг нь боловсруулж анх төслийг нь танилцуулж байсан. Тэгэхээр сүүлийн үеийн одоо гол маргаан бол дулааны цахилгаан станцтай засварч хийж чадахгүй, мөнгөгүй төсөвгүй байж иж туулын хурдны зам тавих гэлээ гэд шүүмжлээд байгаа. Таны хувьд энэ төслийг явуулах хэрэгтэй гэж үзэж байна уу? За эхлээс нь нөгөө 12-оос 16 оны засгийн газрын асуудлыг ярил л да. Яг тухайн үед бол эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тий. Тэр эдийн засгийн хөгжлийн сайдаар бол тухайд манай аав ажиллаж эхэлсэн. За тэр цаг хугацаанд за Улаанбаатарын одоо энэ төвчрэл энэ агарын бохирдлын асуудлыг бас шийдэх ёстой гэдэг манай намын бас нэг хүсэл зориг байсан. Тэ. Ер нь бол одоо засгийн газар байгуулагдлаа гэж үзэхэд шууд л одоо нэг тодорхой асуудлуудыг шийдэх ёстой шүү дээ. А тэнгуү за одоо тухайн үед бол за Улаанбаатарын төвчрлийг яаж хэрхэн бууруулах вэ гэдэг дээр одоо маш одоо өргөн цар хүрээтэй тооцоо судалгаанууд бас хийгдсэн тий. Гудамж төсөл гэдэг тэм төсөл хэрэгжүүлэгч нэгж хүртэл байгуулсан. За гудамж төслийн хүрээнд болохоор нэлээд одоо юу гэдгийг олон талаас нь харсан зураглалуудыг хийж агаад за тэр нэг уул зуруудыг бол та бүхэн санджаа тий. Нөгөө бүх уул зуруудыг янзлсан шүү дээ. Одоо Сапорогийн уул зурч гэдэг юм өргөө кинотеатрын уул зур энэ төр гэдэг нийтдээ 32 уул зур дээр одоо жишээл нөгөө нэвтрэх чадварыг нэмэгдүүлж шүү дээ. За түүнээс гадна хурдны зам гэдэг туулын хурдны зам сэлбийн зам за тэгээд энэ нөгөө юуны уулын зам энэ төр яг л тухайн үед одоо бас анх нөгөө зурагдаж эхлүүлж исэн ажлууд. Тэгээд харамсалтай нь нөгөө засгийн газар огцорсноос хойш цаг хугацаанд бол энэ төсөл тэгээд зогсон байдалд орсон. Тэгээд одоо гинт нөгөө 10 хэдэн жилийн дараа нөгөө гинт ухаан орсон юм шиг гэдэг шиг тий. Гинт л одоо 2.3 их 80 төгрөгөөр ийм зам барина гэдээ гараад ирж байгаа байхгүй. Тэгээд одоо өнгөрсөн 10 жил бас юу ч хийсэн тийм ээ. Тэгээд эн чинь ингээд нэг юм цогц төлөвлөгөөний бас нэг хэсэг байж иж одоо тэр төгсрлийг бодтойгоор шийдвэрлэе шүү дээ. Тэгээд өнгөрсөн 10 жил яг үндэ бол нөгөө Монгол Ардын намын засгийн газар гэдэг юм уу одоо нийслэл хотын удирдлага Улаанбаатар хотын асуудлыг шийдэх, за энэ улс их орны асуудлыг шийдэх, наад одоо таны ярьдаг эрчим хүчний хараат бус байдлаа арилгах ч гэдэг юм уу те. Бидний өдөр тутмын амьдрал тулгамдаад байгаа юм төгжрөл утаагаач арилгачихгүй. Гэнт одоо юу гэдгийг нөгөө эрхчлийн сонгуул хүртэл те одоо ерөнхийлөгчийн сонгуул хүртэл ганцхан жилийн хугацаа, улсын хурлын сонгуул хүртэл 2 жилийн хугацаа байхад гэнт л 2.3 их 80 төгрөг зарцуулаад за тэр нөгөө дээгүүр явж байгаа 1-р тойрог зам нь ахаад бас 3.2 их 80 төгрөг те. Нийтдээ 5.5 их 80 төгрөгөөр ерөөсөө ингээд нэг 60-70 км барих гэдэг. Тийм 60-70 км зам барих гэдэг тий. Тэгэхээр чи альва нэг юм төсөл хөтөлбөр дээр 1-р тийм одоо тооцоо судалгаа бусад одоо жишээлбэл нөгөө нэг хүчин зүйлүүдтэйгээ уялдж байгаа байдал маш чухал байна тий. Тэр нь одоо байна уу? Тухайн үед одоо 10 жилийн өмнө төлөвлөж исэн байдлаас одоо нөхцөл байдлууд бас сондоо боллоо тий. За дээрээс нь тэр чи одоо бас нэг эдийн засгийн үр өгөөж энэ төр ярих төстэй тийм ээ. Тэр мөнгө чи хаанаас яаж санхүүж өгөх юм, за үр зээл яаж үүсгэх юм, дотоодын эдийн засгтаа ямар хувь нэмэр оруулах юм. Тэг гэх мэтчлэн. Тэгээд дээрээс нь одоо ингээд хамгийн ихээр иргэдийн игдүүцээд байгаа зүйл бол энэ нөгөө туул голд нөлөөллийн тухай асуудал шүү дээ. Тэ. Сая түрүүд өмнөх 7 хоногт улсын хурлд харьцсан намын бүлэг
өөрсдийнхөө бүлгийн уралдааныг манай бүлгийн уралдаан нээлттэй хилцүүлэг хэлбэрээр хийгдсэн. За тэгээд яг туулын урдны замын асуудлыг бас судлаач нар за холбогдох албан тушаалтнууд иргэдийн төлөөллийг урьж оролцуулаад хилцүүлгээ бараг бүтэн 6 цагийн туршид хийсэн. За тэгээд тэр хилцүүлгээс гарч байгаа одоо дүгнэлтүүд гэх юм уу тэрийг нь харахад за энэ нөгөө байгаль экологийн нөлөөлөл нь ойлгомжгүй. Хит өндөр өртөгтэй. Төгжрлийг бууруулахад хувь нэмэр оруулах хэсэг нь бас бүрэн тодорхой бус. Тэ? Гэтэл тийм зүйлгүйгээр эхлүүлээд байгаа байхгүй. Тэнгүүтээ над руу юу гэж тариад байгаа вэ гэхэлэр энэ одоо баг аавынхаа эхлүүлсэн ажлыг эсэргүүцлээ. Зүгээр юм. Харин тий. Тухайн үед тэгэхээр та аавынхаа орон тооны бус зөвлөхөөр, сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан шүү дээ. Тэгэхэд энэ төслийг хэр үр өгөөжтэй төсөл гэж харж байсан. Харин тэгэхэд бол бид нар харин гудамж төслийг бүхэлдэн тий. Одоо ер нь бол энэ Улаанбаатар хотын энэ замын одоо дид бүтцийг одоо ийм жижиг замууд маш чухал юм байна. За том замууд бас хэрэгтэй, тойрог зам хэрэгтэй юм байна. Тэгээд энэ голдоо ингээд нөгөө нэвтрэх чадвар бүхий жижиг замууд уулзрууд маш чухал юм байна гэдэг яг тухайн үеийн тооцоонууд зураглууд байгаа байхгүй. Яг миний хувьд бол яг тэр төсөл дээр бол нэг хайхтар зөвлөж исэн зүйл бол байхгүй. Яг л би мэрэгжлийн яг тэр төлийн бас хүн биш шүү дээ. Гэхдээ ингээд нэг альва юмд чи нэг юм концепттэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо бол надад бол нэг юм нийслэл Улаанбаатар гэхдээ одоо хот нийслэлийн тайлбарлаж байгаа нь бол том цогц төслийн нэг хэсэг байгаамаа. Үгүй ээ. Гэхдээ гэдэг байгаа юм. Харин би яг тэрийг ярих гэдэг. Одоо нийслэл Улаанбаатар хотын хувьд болохоор улсын их хурлд нөгөө Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө оруулж ирээд за тэр нь болохоор одоогоор батлагдаагүй байгаа. Тэгэл нэг ажлын хэсэг байгуулчаал яваад байгаа. Тэгэхээр тэр нөгөө 2040 чинь бол одоогоор батлагдаагүй байна. Тэгэхээр чин тэр нөгөө нэг 16 мега төслийг чинь бас нэлээд олдно яг энэ нөгөө зам тээврийн салбарт хамаарч байгаа байхгүй юу. Гэхдээ тухайлах юм бол нийтийн тээвэр дээрээ нэгэн зэрэг дүүжин тээвэр чийгээл, метро чийгээл, нөгөө LRT-ийн чийгээл тийм зүйл бас байдгүй маа гэж хэлээд байгаа байхгүй юу. Аавтайгаа ер нь ярилцаад үзвэл бас их зүгээр л юм байна. Тухайн үед бас тооцооллуудыг хийж исэн, шийдлүүдийг харж исэн л баг. За хоёулаа ер нь ярилцлаганда аавыг нэлээх дурдлаа. Би сошиалоос бас ингээ аавынх нь ааваас хоёулаа юм тий. Зургийг харсан. Ер нь аавынхаа одоо үзэл санаа, залхамжийг үргэлжлүүлэх гэж ардчилсан намд орсон уу? Эсвэл яг үзэл баримтлалаараа ардчилсан намыг сонгосон уу? Манай аав бол одоо бас ардчлалын анхдагчны нэг те яг л одоо 89 он 90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд гар бие оролцсон хүмүүсүүдийн нэг. Тэгэхэд бол би мэдээж хэрэг хүүхдтэйсэн те нэлээ бага насны байсан. Тэгэхэд ер нь бол манай гэрт бол энэ ардчилсан намын тэр нөгөө галтгооны гэж яригддаг айгүй олон ярианууд явдаг байсан. За тэр ч утгаараа би бол ер нь нөгөө бараг сонголтгүйгээр тэр бүх зүйл рүү их тийм багаасаа орж автсан байдаг. Тэ ингээд нөгөө яг юм нөгөө яг төлөвшөх насандаа бол ерөөсөө хамгийн их соёор сонсч ирсэн зүйлүүд бол ерөөсөө ардчилсан намтай холбоотой, Монголын ардчилтай холбоотой, Монголын одоо юу гэдгийг нэг юм эдийн засгийн асуудлуудтай холбоотой яг л тийм зүйлээр нөгөө хүмүүжсэн. Тэгээ тэр утгаараа бол би яг 18 нас хүрээд ардчилсан намд яг өөрийнхөө одоо ухамсараар гэдэг юм уу те ухамсарт сонголт хийгээд тэр хэлсэж орсон. Тэр бол миний хувьд 18 тад орж ирсэн. Тийм шууд 18 хүрээл орж ирсэн. Тэгээд ер нь бол яг тэр цаг хугацаанаас хойш бол би маш их одоо амьдралынхаа цаг хугацааг орон зайг ардчилсан намд зориулсан байдаг те. Тэгээд миний хувьд бол яг тэр нөгөө манай аав ээж хоёр хоёулаа ардчлалын одоо бас нэг ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг байсан учраас ч гэдэг юм яг тэр өнцгөөс би бол ардчилсан намыг өөрийнхөө бүр гэрүүл гэж боддог. Тэгээ бүр айгүй тийм одоо нягт ийм одоо зүрх сэтгэлийн гэдэг юм уу үзэл санааны тэгээ тийм бүр ихтгэл өнөмшлийн бүр нэг юм ухамсарын төвшөнтөх тийм одоо холбоогүй холбоотой. Тэгээ тэр утгаараа ч тэр түн ардчилсан намд бол хэр халдаахгүй гэдэг шиг тийм. Тэгэхээр ардчилсан намын жигсаалтанд яаж багтав? Аавынхаа нөлөөгөөр багтсан гэсэн үг. Манай 2016 онд улсын их хурлын сонгуульд ялагдсан. За тэрнээс хойш бол одоо юм улс төрийн өндөр албан тушаал хашаагүй. За би 2023 онд л ардчилсан эмэгтэйчүүдийн албаны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Би 16 оноос 23 он хүртэл ардчилсан эмэгтэйчүүдийн албаны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 23 онд ардчилсан эмэгтэйчүүдийн албаны ерөнхийлөгчөөр сонгогдсон. За тэгээд энэ жагсаалтын онцлогч нь болохоор нөгөө эмэгтэйчүүдийн квоттой холбоотой асуудал байсан шүү дээ. 30%. Тэгээд ингээд солилцсон гэдэг жагсаалтаа зиплэн гэдэг аа шүү дээ. Тэгээд энэ нөгөө энэ жагсаалтыг зиплдэг асуудал бөгөөд одоо энэ эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр бол би
намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагт олон жил ажилласан хүний хувьд бол маш их одоо юу гэдгийг ач холбогдол өгч байсан. Тэ за одоо нэг хуулийг батлуулах үйл явцад ч тэр ер нь одоо нийгмийн нөлөөллийн ажлууд дээр ч гэсэн энэ чиглэлээр маш их ажилласан. Тэгэхээр бол яг манай намынхан бол мэддэг тий одоо юу гэдгийг миний яг нам доторх улс төрийн карьерт бол яг аавын нөлөө ялангуяа сүүлийн 10 жилд бол огт байгаагүй гэдгийг тий эн чинь ингээд нөгөө нэг хүн болгон чамаг за энэ нөгөө Батбаярын охин штэ гэж хэлэхлээр хүн чинь ингээд өөрөөрөө таниулахыг зорин штэ тий ялангуяа яг ингээд ийм өөрийнхөө хамт олон дотор тий тэгээд нэг тэгэхээр тэр утгаараа бол мэдээж хэрэг аавын одоо нэр надтай хамт ямагт явна. Гэхдээ бол би бол яг өөрийнхөө нөлөөллийг бол нөгөө ааваасаа ангидаар бас бий болохыг зорьсон. Яг өөрийнхөө үеийнхаа намын гишүүдтэй залуустайгаа бол нягт харилцаа холбоотой эмэгтэйчүүдийн байгууллагатай илүү идэвхтэй. Магадгүй нөгөө эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжиж явсан ч гэсэндээ тэрнтэй холбоотой баг. Тэ? Яг л нөгөө эмэгтэйчүүдийн байгууллага төр чинь тийм зүйл ярихдаггүй шүү дээ нөгөө тэ. Тийм одоо нэг хин нэгэн одоо эрэгтэй улс төрчийн нөлөөч гэдэг юм уу. Яг л өрсөлдөө шүү дээ. Та түрүү ярьсан шүү дээ. Одоо хуульч эрхцүүч мэрэгжлийг хүртэл ингээ аавынхаа асуудлаас болоод сонгож исэн гэд. Тэгэхээр аав нь хэсэггүй хугацаанд сайд хийжсэний төлөө ингээ 10 гаруй жилийн туршид хонголж гэж яригадаад байдаг ийм асуудалд орооцолдоод эрхчлөөтэй одоо хүснээрээ дураараа гадагшааж зорчих хэрэггүй амьдэрсэн байна. Тэгэхээр та харин энэ улс төрийн энэ бохир үйл явдлаас айгаагүй. Харин надад бол айгүй олон хүмүүс бас тэгэж хэлж ийсэн. Одоо аавь чи яг ингэчих цаг хугацаан дээр чи бүр ингээд улс төр руу гүнзгий ороод ах юм. Тэр чинь цаг хугацаанд тэгж давтчихаж би ч юу 16 7 оноос хойш айгүй идэвхтэйгээр намын амьдрал руу орсон байхгүй. Тэгэхээр яг би ч юм бол одоо нөгөө нэг арчлын анхдагч нарын тэр нэг юутай учраас ерөөхдөө юм өөрчлөлт хийхийн төлөө хүмүүс төрт ордог шүү дээ. Тийм ээ. 90 оны хувьсгал бас өөрчлөлтийн төлөө л хувьсгал байсан. Энэ нийгмийн ингээ бүтнээр нь өөрчлөлт. Арай илүү гоё цар хүрээтэй боломжийг одоо олохыг тий одоо юу гэдэг мэрэгчлөөтэй нийгэмд амьдарцгаая гэдэг хувьсгал байсан тий. Тэгэнгүүт ингээд нийт ялангуяа одоо жишээлх юм бол энэ нөгөө манай энэ хууль шүүхийн асуудлууд ч гэдэг юм уу одоо энэ улс төрийн хэлбэмжүүлэлт магадгүй тий одоо орчин цагийн тийм зүйлийн эсрэг тэмцэхтэй үстэй. Тэгээд зөвхөн тэр одоо шудраг хэсгийг тогтоох гэдгээсээ илүү бидний бас одоо үе чинь болохоор анхны одоо энэ арчлын одоо олтыг арчлын олгосон боломжийг эдэлсэн үе байхгүй. Тэгээ би одоо жишээлх юм бол Америкийн нэгдсэн улс руу сургуульд явлаа гэж ярьж штэ. Тэр үл одоо ингээд бид нарт айгу ховорхон бараг л нөгөө олдсон боломжийн нэг байхгүй. Хамгийн анхны нөгөө тэгж явсан бараг хүүхдүүдийн нэг болчихж байгаа штэ. Тэр одоо юу гэдэг 2000-ад оны ихэнх үе гэхлээр чи. Тэгэнгүүт ямар зорилготойгоор явж ийнэ гэхлээр нөгөө жинхэнэ тэндээс очиод нөгөө мэдлэг мэдээлэл энэ төр цуглуулад ирэх ёстой ч гэх юм уу те. Тэгээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой энэ төр гэл тэр чинь амар тийм романтик үе бас байлаа шүү дээ. Тэ арчилсан хувьсгалын романтизм те. Тэгэл одоо нөгөө манай үеийнхний одоо яг л тухайн үе чинь ингээл интернет энэ төр ингээл дөнгөж дэлгэрэл яг тэр яг дэлхийдээ хүл нийлүүлэн алах нь одоо ингээд дэлхийд гарна гэсэн тэр романтик мөрөөдөл одоо ингээл бас байгаа. Тэгээд би зүгээр юунд айгу сэтгэл дундуур байдаг вэ гэхээр одоо жишээл та бидний үеийн залуусын бүхий л амьдрал одоо энэ Улаанбаатарын төвчрэл дунд Улаанбаатарын утаан дунд бидний хүүхдүүдийн орчинд өсөж штеп. Тэгээ энийг өөрчилчөөд бас нэг 50 сайхан тэтгэвртэй гарах хэрэгтэй тий. Одоо жишээл аав ээж нарынхаа эхлүүлсэн зүйлийг магадгүй одоо ингээд нэг юм зөв голдролт нь оруулчаад яг тэр нөгөө хөгжлийн бүх боломжуудыг нь тэлчээд тэгээд ингээд амар тайван тэтгэвртэй гарах хэрэгтэй гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр нэг тийм л одоо юу гэдгийг нэг мөрөөдөл надад байдаг. Одоогоороо ч гэсэн байгаа. Тэгтээ ингээд яг тэр мөрөөдөлд хүрэх зам чинь бас их бартаатай байна шүү дээ. Тэгээ магадгүй бид нар нийгмээрээ ингээд юм мөрөөдөлгүй болоод. Тэгэхээр нийгмээрээ Америк мөрөөдөл бий болгосон гэдэг шиг. Тий. Яг ер нь бол одоо биднийг намайг очиад оюутан байхад бол нөгөө Монгол мөрөөдөл гэж ер нь юу байх юм те. Одоо юу гэдгийг Монголын одоо ижилсэл тийм national identity юу ах юм тэр гэл айгүйх тийм хилцүүлгүүд бас явдаг байлаа шүү дээ. Ингээд зүгээр ингээд өөр хоорондоо нөгөө залуучдын хооронд. Гэтэл бид нар одоо тийм ярих байсан. Ерөөсөө одоо нэг юм улс төрийн ховж ивэрл амьдэрж штеп. Хулгай ярьдаг. Хулгай ярина. Хин нь илүү их зүйл хулгайлсан бэ? Тэ? Тэр нь одоо тэр нөгөө ногоон автобусны хулгай найдсан бэ? Нүүрсний хулгай чинь хин юм бэ? Тэ? Тэрний хэрэг юу болсон бэ? Тэгэхээр чин тийм нийгэмд одоо ингээд хүүхдүүдэд үлдээх нь зөв буруу юу гэдэг асуудал шүү дээ. Тэр чи хин нэг ингээд золиос гаргаад бас ажиллах хэрэгтэй. Тэгээ улс төрчин бол бас маш олон
зүйлээрээ золиос. Тэгээ тэрийг бол би одоо юу гэдгийг айгүй олон намынхаа одоо энэ ахтагчдын амьдралаар бас харсан. Тэгээ хүн болох нь тэгэл нэг тийм амар ус төрт орчоод одоо юу гэдгийг усын хурлын гишүүн болчоод гэх юм эсвэл тийм том сайд дарга болчоод тэгэл өстэй ингээл айхтар жаргаал баяжаал энэ төр байгаад байгаа юм чинь одоо мэдхгүй одоо миний эргэн тойронд байсан хүмүүс бол тэгээгүй. Тэ бүгдээрээ яг энэ нөгөө одоо эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя тэ. Тэгээ тэрнийхээ төлөө ингээл янз бүрээр хилэгддэг тэ. Янз бүрээр адлуулдаг, хулгайч юугаараа дуудуулдаг. Тэгээд дээрэс нь одоо сүултээ бол бүр айгу бодтер үзий ядагдаж штэ. Тэ. Гэтэл одоо улсын хурлын гишүүд ерөөсөө л ажил хийхэ боллоо гэж л шүүмжилдэг боллоо. Тэ. Энэ парламент бол миний харж байгаагаар хамгийн ажил хэрэгч парламентуудын нэг баг. Ер нь бол айгүй олон шинэ хүмүүс орж ирсэн шүү дээ. Тэр нөгөө маш олон шинэ хүмүүс орж ирсэн, маш олон юм нөгөө академик суурьтай хүмүүс орж ирсэн. Тэгээ тэр утгаараа бол нөгөө хамгийн ажил хэрэгч парламентуудын нэг мөн гэж харж байна. Гэтэл нөгөө нэг юм нөгөө бас яг энэ сошиал медиагийн бас нөлөө их байна шүү дээ. Нөгөө өдөр тутам ингээл ахлаар. Бүх зүйл яг нөгөө ил нээлттэй болчихж байгаа болохоор. За сая юу асуучлаа. Тий. Сүүлийн үед ер нь жагсаалтын гишүүдийг их хад үзээд байгаа харагдаад байна л да. Тэгэхээр та дараагийн 28 оны сонгуульд тойргоос дэвшгүй. Тань тойрог олдох уу? За миний хувьд бол угаасаа 28 оны сонгуульд тойргоос дэвшнэ гэдгийг илэрхийлсэн байгаа. За бид нар бас дүрмдээ тийм заалт оруулсан байгаа. Тэгээд за тойрог бол олтно гэдэгт бол одоо тий одоо юу гэдгийг за 80% итгэлтэй байна. Тийм. Гэхдээ яг би бол сүүлийн олон жил Архангай аймгаас үндэсний бодлогын ороонд сонгогдож ажиллаж байгаа. Тий. Яг ер нь бол яг миний нам доторх уламжлалт тойрог бол Архангай аймаг. Сүүлийн үед бас тийшээгээ хандсан ажлуудыг бол хийж байгаа. Тойргоо тоглож байгаа гэж. Гэхдээ яг юм нөгөө уламжлалт тойрог тоглох аргыг чинь бас бид нар одоо халах хэрэгтэй үсттэй. Тийм биз? Одоо тий, одоо шинэ үе байна. Харин тий, одоо энэ шинэ үеийн чинь бас нэг юм зорилго нь за улс төр ингэж явагддаг. Тийм учраас би тийх ёстой гэдэг одоо нөгөө хөвшмөл хандлагыг бас өөрчлөх нь зүг байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг нөгөө нэг юм цагаан сараар бэлэг тараагаал энэ төр болоод эмэргүй шүү дээ. Одоо энэ чинь бас нэг жахан одоо нэг шат ахмаар шүү дээ. Тийм үү? Улс төрийн чи илүү одоо юу гэдгийг нөгөө юм үнд зүйлийн тал руугаа хөтлөмөр байна, тийм ээ. За нөгөө талаас яг би жагсаалтын одоо хувь хэмжээнд дээр бас ер нь одоогоороо жахан эргэлдэж байгаа л бас хүмүүсийн нэг. Манай нам дотор бол ямар хилцүүлгүүд явдаг вэ гэхлээр за жагсаалт одоо ингээ 126 гишүүний одоо чинь 48 78 шүү дээ тий. За тэнгуүдээ жагсаалтын хувь хэмжээг нь илүү нэмэгдүүлчихвэл жишээлх юм бол Ардчилсан намын хувьд илүү одоо олон судлах боломжтой ч гэх юм уу 50 болгочихвол ч гэх юм уу тий нөгөө адилхан хувь хэмжээтэй болгочихвол. Гэхдээ яг тэр нөгөө тойргийн сонгогчд тойргоос сонгогдсон гишүүдийн бас яг тэр харилцаа холбоо байгаа шүү дээ. Чи төлөөлөл ярьцлт юм уу? Тойргийн гишүүд сонгогчдын харилцаа холбоо шүү дээ. Тэр бол бас айгүй тийм нандин харилцаа холбоо. Тэ одоо гэж одоо би бол хувьдаа боддгийн. Ягаад вэ гэхээр яг төлөөллийн арчлалын суурь зарчим тийм ээ. Тодорхой газар зүүн одоо нутаг дээр амьдарж байгаа хүмүүсийг төлөөлж байна. Тэгэхээр бол одоо тухайн гишүүн яг тэр төлөөллийн одоо юу гэдгийг зарчмаа хангахын тулд одоо наад удаа дараалангийн уулзалтууд, харилцан санал солилцох явдал тий. Одоо юу гэдгийг ингээд нөгөө тэр харилцан бие биендээ одоо ингээд юу гэдгийг мэдээлэл өгөх ёстой. Одоо тэр нөгөө мэдрэмжүүдээ бас ингээд өгөлцөх ёстой. Нөгөө талаас мэдээж жагсаалтын агуулга байх нь одоо энэ намуудын төлөвшөлт бас их маш ач холбогдолтой. Би бол одоо жишээл юм бол 24 онд жагсаалтад хин багтах ёстой вэ гэдэг дээр ингээл бас янз бүрийн хэлцүүлгүүд өрнө шүү дээ тийм мэдээж одоо яг ямар шалгуураар хүмүүсийг жагсаалтанд багтаах юм бэ тий тэр чинь ингээд бас л маргаантай асуудал байхгүй юу тий зингүүд тэн дээр бол миний тавьж ирсэн айгуу тийм одоо гол шалгуур юу байсан бэ гэхлээр ерөөсөө л Ардчилсан намын үнэт зүйлийг тээдэг тий Ардчилсан намынхаа мөн чанар одоо тэр үзэл баримтлалд үнэнч байх яг л тэр одоо шүүлтүүрээр альва асуудалд хандах боломжтой тэр нөгөө Ардчилсан намынхаа одоо яг л нөгөө гол цөмд байгаа хүмүүсээ жагсаалтанд оруулах хэрэгтэй гэсэн. Гэтэл нөгөө тухайн үед ч Монгол ардын нам болохоор бүр тис хөндлөө хүмүүс оруулж ирээд тэ одоо нөгөө юм одоо огт намдаа байгаагүй хүмүүсийг. Тэгэхээр яг тэр 24 оны улсын хурлын сонгуулийн тэр цаг мөчид тэр чинь нөгөө нийгмийн бүлгүүдийн төлөөллүүдийг оруулж ирлээ гэдэг байгаа шүү дээ. Одоо бизнесийн төлөөлөл
үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл. Харин тэгэхээр нэг тийм одоо юу гэдгийг нөгөө хуучин нийгмийн үед нөгөө ардын их хурлыг бүрдүүлдэг те одоо тэр нөгөө тэндээс тийм хөтөлбөрчин ирлээ гэдэг шиг тийм бас юу ч айгу сонирн байхгүй. Гэхдээ тухайн үед бол нөхдүүд одоо Монгол ардын намынхан бол яасан бэ гэхлээр эдгээр чинь нөгөө олон жил засаглалцсан 8 жил ингээд тэгээ өмнөхүү олонхоор засаглалцсан. Нөгөө жагсаалтынхаа 1 2 3-т нөгөө нэг энэ одоо олон жил ээлжлээл сайд хийгээд байдаг хүмүүсийг оруулчих юм бол иргэдээ санал авахгүй байсан учраас тэр чинь бас ингээд нэг косметик засвар хийгээд явж штэ. Цааш энэ хүмүүс харууллаа л үтэр одоо манай жагсаалтын номер 1 тий. Гэтэл тухайн үед бол манай намын хэрэгцээ шаардлага өөр байсан байхгүй. Тий бид нар яг л нөгөө гэтээ танаа намын жагсаалтанд шинэ хүмүүс байсан шүү дээ. Уу яг тэр чинь ингээд харилцан бие биендээ бас нөлөөлж штэ. Энд чинь ингээд яг л нөгөө нэг одоо талбар дээр өрсөлдөж байгаа учраас бас тийм нөгөө нөлөөллүүд авахыг хүсэхгүй. Тэр одоо ардын нам тийм хүмүүс дэвшүүлэх гэж байна гэдэг одоо юу гэдгийг нөгөө шүүм манад бас нэлээд нөлөөсөн тий одоо за эдгээр одоо тийм баахан нийгмийн төлөөллүүд оруулж ирж байна бид нар одоо ингэстэй энэ төр гэсэн бас нэг тийм харилцан одоо юу гэдгийг бие биендээ нөлөөлж байгаа явдлууд бол гарсан тий гэхдээ бол ер нь бол хоошид цаашид бол би бол яг тэр ихтгэл өмчлөл дээр хэвээрэл байгаа яг намынхаа байр суурийг одоо намынхаа үзэл санааг үнд зүйлийг одоо юу гэдгийг хамгийн ихээр тээгч хүмүүс нь бол жагсаалтанд орох хэрэгтэй гэдэг тий за ямар ч байсан эрх сонгуульд бол тойргоо сонгогдно гэдэгтээ бэлтгэгдэж байгаа юм байна тийм ээ. За танай намыг харин бас сүүлийн үед салхиашаа иргэнүү тийш ирэглээ гэсэн шүүмж яваад байна л та. Жишээ нь одоо Монгол Ардын намын дарга учрал улсын хурлын дарга болоход танай намаас дэмжиж конопдарсан. Гэтэл намын дарга одоо их хурлыг даргалж болохгүй гэд акц хийсэн. Одоо харин улсын хурлын дарга намын гишүүн байж болохгүй гэсэн хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа шүү дээ. Гэтэл үндсэн хувьд улсын хурлын даргаыг улсын хурлын гишүүд дотроос нэр дэвшүүлнэ гэж заачсан байгаа. Тэгэхээр та бүхний өргөн барьсан хуулийн төсөл батлагдах нь хэцүү юм шүү. Эсвэл үндсэн хуулиндаа гар дүрх ёстой юм уу? За сая шинээр сонгогдсон улсын хурлын дарга маань ерөнхийдөө энэ хуулийн төслийг бас хүлээж авахд бэлэн гэдгийг илэрхийлсэн шүү дээ нөө томилогдохоос өмнө. Тэгээ одоо бол томилогдсон байгаа. Тэгээ одоо ингээд нөгөө дараагийн шатны намаас татгалзнаа гэдэг. Тий, тэрийг бол хэлсэн шүү дээ. Тэгээ тэр бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол ингээд явцсан. Ийм 5 намын төлөөлөлтөй парламентыг харин одоо жишээлбэл нэг намынхан дарга нь удирдаад тэндээсээ намынхаа пропагандаг бас яриад байж болтгоо гэдгийг бол бид нэр сая учрал даргын ингээд нэг богинохон зургасган цаг хугацаанд улсын хурлын даргаар ажиллах тэр зүйл дээр мэдэрлээ шүү дээ. Энд дэр жишээл би нэг жишээ надад хувьдаа айгу одоо нэлээ нухацтай туссан нь юу вэ гэхлээр чуулганы завсарлагын үеэр учрал дарга одоо нөгөө намынхаа даргын ажлыг улсын хурлын даргын ажлын хамтааралт нэгээ яваад ирсэн шүү дээ. Тэнгүүд одоо жишээл улсын хурлын даргын хуваар одоо аймаг дүүргүүд дуулцалт хийлээ гингүүд хажууд нь ингээд намынхан бас уулзалтууд нь давхар яваад ч юм уу тий. Тэнгүүд тэр уулзалтууд надад нөгөө парламентын сайтн дээр парламентын фейсбુક хуудас дээр шеэрлэгдэж гэдэг юм уу тий. Одоо жишээлх юм бол таны хувьд бас тэгж ирсэн парламент имэн Монгол Ардын намын учрал даргын пэйж хуудас шиг ажиллаад байна гэх. Одоо жишээлх юм бол нөгөө намынхан арга хэмжээнүүдийн талаарх мэдээлэл парламентын юм дээр тавигдаад байгаа байхгүй. Тэр чинь бас болохгүй үстэй тий. Эсвэл тэгвэл бид нар ч гэсэндээ одоо намынхаа мэдээллийг тавил да. Одоо арчилсан намын үндэсний одлогын орооны хурлыг одоо лайв явуулт гэсэн ч яад гэсэн ч тэгэж бас болно тий. Тэгэхээр парламент ч өөрөө ийм бас онцлогтой байгаа дээ шүү дээ. Парламентд бол ингээд олонхын дуу хоолой байна, цөөнхийн дуу хоолой байна тий. Тэгээд тэр парламентын хилцүүлгийг их тийм одоо юу гэдгийг төвийг сахисан байр байдлаар удирдах хэрэгтэй юм байна. Тий. Тэхийн тул магадгүй тэр хүн нам бос байх ядах нэл намын дарга биш байх. Тийм ээ. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг бий болгож чадах юм бол энэ парламент доторх одоо нөгөө хилцүүлэг илүү чанартай тий. Парламент доторх хилцүүлэг илүү чанартай тэр шүүмжүүд чинь илүү нээлттэй ил тод явах юм бол нөгөө батлагдж байгаа хуулиуд чинь илүү чанартай болно тий. Ер нь энэ парламентын хяналт ч гэсэндээ илүү сайжирна гэж хараад байхгүй. Гэтэл нөгөө намын дарга чинь өөрийнхөө намын нэр хүндэд санаа зовоод энэ парламентын хэлэлцүүлгийг бас нэг хумигч юм уу тий. Одоо жишээлбэл цөөнхийн гишүүдэд илүү бага үг өгч гэх юм уу. Гих мэтчлэн тийм субъектив хандлагууд гарах магадaltaй болчиход байна шүү дээ. Тэгэхээр би бол Бямцах дарга бас хэлсэн амандаа хүрээд ерөнхийдөө бол одоо нөгөө Тэмүүжин гишүүн бидний өргөн барьсан хуулийн төслийг бас хэлэлцүүлээд тэгээд цаашдаа энэ нөгөө парламентынхаа одоо энэ дархлааг сайжруулахаас гадна энэ парламент дотор явж байгаа тэр хилцүүлгийн чанарыг сайжруулах тийм ээ. Энэ дотор өрнөж байгаа
шүүмж илүү хурц байх тусмал нөгөө нийгэмд одоо бохомдлоос тэр яриа бас илэршин штэ. Энэ дотор чи ингээд юусэн юм ярьж бас болохгүй байгаа дээ штэ. Тэ? Ингээл нөгөө аюул олон юм дээр цензурдж чинь тэ. Тэгээд дээрэс нь болох яаж цензурдж чинь гэж. Үгүй яг одоо ингээл нөгөө их улсын хурлын дарга жишээлх юм бол за зөвхөн гişүүд одоо ингэж ус төрчихгүй шүү гэж үгийн таслаал тийм үү. Тэ гих мэтчлэнгийн зүйлүүд гарч штэ. Одоо яг заавал нөгөө юутайгаа холбоотой юм яриараа тэ энэ төр гэл. Тэгэхээр яг манай улсын хурлын чуулганы хуралдааны дэг бас их тийм айгүй нарийн. Тэ одоо жишээлх юм бол нөгөө нэг яг л зөвхөн тэр нөгөө яг хэлцэж байгаа сэдвийнхаа хүрээнд хэлцэж байгаа асуудлынхаа хүрээнд үг хэлэх хэрэгтэй ч гэх юм уу тэ. Тэгээд нөгөө минут нь бас нэлээд нарийн тэ богинохон тэ. Тэгэхээр магадгүй тэднүүсийгээ бид нар бас одоо эргэж харах нь зөвч байж болох. Тэгээ ер нь одоо энэ нөгөө хуралдааны дэгтэй холбоотой маш их асуудлууд ер нь сүүлийн үед гарч штэ. Тэгээ энэ хуралдааны дэгч яасан бэ гэхэлэр нөгөө Монгол ардын нам үнэлэхүй олон хвахта батлаад тий 24 оны одоо 5 6 сард баталсан байдаг байхгүй юу. Тэгэхээр тэрий чи одоо бид нар магадгүй эргэж хараад одоо юу гэдгийг одоо яг энэ 126 гишүүнтэй яг энэ 5 намын төлөөлөлтөй ийм олон юм тод хурц дуу хоолойнуудтай парламентод зориулсан дэг бас батлах боломжтой гэж харж байгаа. Тэгээ бид нар бол энэ дээр бас нэг судалгаа эхлүүлсэн л явж байгаа. За улсын хурлын гишүүн, болормоо гишүүн нэг удаа хэлсэн байсан л да. Засгийн газрын эмэгтэй гишүүнд одоо бэлгийн дарамт үзүүлсэн байна. Түүнийг улсын хурлын дарга нь чимээгүй өнгөрөөчэй гэж хэлсэн гэд. Ер нь тийм эмэгтэй гишүүдэд тийм бэлгийн болон өөр бусад дарамт шахалт байт юм. За би бол яг хувь дээрээ бол бас яг тийм одоо нөгөө нэг юу алга тий. Гэхдээ ер нь манай нийгэмд ялангуяа улс төрийн салбарт байгаа эмэгтэйчүүд дээр илүү их одоо юу гэдгийг одоо тийм цензур тавигдж штэ. Тэ одоо юу гэдгийг за эмэгтэй гишүүд гингүүтээ одоо илүү одоо юу гэдгийг төлөв даруй байх хэвээр ингэж хувцлах хэвээр тэ гих мэтчлэн. Тэ тэгэхээр улс төрт ингээд нөө эмэгтэйчүүд цөөн байгаа даагийн бас шалтгаан тэр байгаа дээ штэ. Яг гоо би бол ер нь бол нөгөө нэг юм эмэгтэйчүүд илүү ийм байх хэвээр тийм байх хэвээр гэж ярих маш дурггүй. Яагаад вэ гэхэлэр бид нар угаасаа л нэг салбарт ирчүүдтэйгээ энэ тэнцүү өрсөлдөж байгаа. Тийм биз энэчтэй улс төр бол ингээд бас их өрсөлдөөн ихтэй тэгээ одоо бас хүнд салбар. Тэгээ тэн дээр би эмэгтэй учраас одоо юу гэдгийг юм байх хэвээр тийм байх хэвээр гэж хэлэхэд бол буруу. Гэлээ гэхдээ нөгөө нийгмээс ирж байгаа ч гэх юм уу те одоо тэр нөгөө нэг юм харилцан адилгүй шалгуурууд нь шүү дээ. Нөгөө нэг хэвшмэл хандлага гэдэг зүйлүүд яриад шүү дээ. Тэр зүйл бол яхахгүй мэдгэцээ. Жишээлх юм бол одоо юу гэдгийг эмэгтэй дарга уурлахад энэ муухай ааштай. Эрэгтэй дарга уурлахад харилцамтай гэдэг. Зангахтай. Тийм биз? Тэгэхээр яг тийм юмнууд чи ингээд бас харагдаад байна л да. Тэгэхээр цаашид ер нь одоо бид нар улс төртөө одоо юу гэдгийг нийгмийнхаа тэн ахсыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийнхаа ур чадвар, туршлага, санаа оног одоо бүрэн дүүрэн ашиглая гэж үзэх юм бол бас энэ улс төрийнхөө орчны юун дээр бас анхаарах хэрэгтэй одоо юу гэдэг нь харилцан хандлага тий одоо ер нь энэ тавьж байгаа шаардлага шалгуурууд дээр бас маш их анхаарах хэрэгтэй л гэж хараад байна. Яг вэ гэхэлэр одоо энэ өнгөрсөн цаг хугацаанд чинь бол одоо энэ парламентод байгаа 32-ыг нэмээд ерөнхийдөө нэг 70 гаруй эмэгтэй улсын хурлын гишүүн байсан. Тэ. Энэ парламент чинь хамгийн олон эмэгтэй гишүүд байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт эрчүүд нь бол маш олон шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ улс төрийн энэ бүх зүйлийг бол одоо эрчүүд одоо бүтээлээ шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө дүрмээр. Тий. Тэгэхээр одоо тэр дүрмийг нь бол бас өөрчлөх хэрэгтэй гэж харж байна. Гэхдээ шууд бол дарамт шахалт байхгүй зү. Олон нийтээс л дарамт байна гэж ба. Тий. Яг нь ер нь бол харин эмэгтэй хүн улс төрт байх бас өөрийн гэсэн сорилттай л. Тий. Тэрийг магадгүй нөгөө эрчүүд нас тэр болго ойлгохгүй л хаалта. Таныг бас хөрөнгө оруулалтын мэдүүлгээ буруу бөглсөн хувь эзэмшдэг компаниудынхаа мэдээллийг багтаагаагүй гэсэн байсан. Ямар компани? Бас тийм гарчиж юу? Ямар компаниудад хувь эзэмшдэг хараагүй байсан бэ? Бизнес эрхэлдэг үү? Яг би бол олон жил бас бизнес эрхэлсэн. Гэхдээ яг улс төрт орохоос өмнө бол тэр нөгөө юунуудаа бол шилжүүлсэн. Хэлтэй янзын одоо компани эзэмшижсэн компани заримын татан буулгасан, заримыг нь шилжүүлсэн. Тийм хаа тийм мэдээлэл гарчиж байгаа. Ардчлалын намыг одоо ажил хийлэхгүй, ажил гацаажил улс төржилт хийлээ. Гэтэл одоо энэ улс төрийн ажил, улсын одоо их хурлын ажил явах ёстой байгаад байна. Юу хийж байна вэ гэсэн бас шүүмж
нэлээд өрнөж байгаа л да. Жишээ нь одоо та нарын ямар одоо их хурлын дарга намын гишүүн байж болохгүй гэж байна шүү дээ. Тэгэхээр их хурлын даргын зүгээс одоо ардчилсан намын гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төсөл дээр гацаалт үүсгдэг ч юм уу хилцүүлэхгүй байх гэсэн ийм хандлага ажиглагддгүү, хандлага гаргадаггүй. Таны одоо эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төсөл хизээ хилцэх вэ? За, ер нь бол тэр хилцэх асуудлыг батлах, за тэгээд нөгөө хуралдааны товыг батлах, хизээ ямар хуулийг оруулж ирэх үү гэдэг чинь бас л нөгөө олонхыг бүрдүүлж байгаа намын эрх мэдлийн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө улсын их хурлын даргын одоо шууд нөлөөллөөр тий олонхын бүлэгээс ямар хуулийн төслүүдийг төрүүлж орох уу, оруулах уу, яах вэ гэдэг зүйл чинь бас тэнцээ яваад байна шүү дээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол ерөнхийдөө бүр тийм дараалал дээр бас мэдрэгдэж байна уу тий? Мэдрэгдэлгүй яах вэ? Одоо жишээлх юм бол манай намын гишүүдээс өргөн барьсан маш олон хуулиуд байгаа. Тий? Гэтэл тэр хуулиуд дээр бол нөгөө хилцүүлгийн шат руу оруулдаггүй, нөгөө тов дараалал тавьдаггүй гэх мэтлэн асуудлууд бол бас гарч л байсан. Гэтэл нөгөө засгийн газраас ч гэдэг юм уу яаралтай гормоор гээл тий? Өнөөдөр нь өргөн барьчингуудаа маргааш нь хэлцэл баталцдаг энэ төр явдлууд байгаа дээ шүү дээ. Тэр тэнцээ ингээд бас нөгөө нэг юм харилцан адилгүй нөгөө дабл стандарт яваад байгаа зүйл бол байна. Яг нь ер нь бол ардчилсан намын хувьд бол тийм нөгөө ажил гацаасан юм бол огт байхгүй байгаа шүү дээ. Яг л тэртээ тэрнгүү нөгөө Монгол Ардын нам олонхыг бүрдүүлж байгаа. Эдгээр хүсэх юм бол өөрсдөө ирцээ бүтэн бүрдүүлээд хуралдаж болно. Тэ? Гэтэл өөрсдөө ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа ч тийм. Тэгээ яагаад одоо тэгээд нөгөө ардчилсан намыг буруутгаад байгаа. Нөгөө энэ дахиад л миний буруу юу гэдэг шиг. Ерөнхийдөө бол нөгөө Монгол Ардын намын хувьд чинь болохоор ардчилсан нам руу л одоо хамаг юм чихээл тий одоо юу гэдгийг ардчилсан нам ингэсэн бол тэгсэн гэл нэг тийм одоо нэг юм одоо юу гэдгийг нэг юм шүүмжлээс зайлсхийх нэг арга барилтай болчиход байна шүү дээ. Тэгээ өөрсдөө ирцээ бүрдүүлээд өөрсдөө тэрийг хийгээд явал та. Тий бид бол одоо цөөнхийн бүлгийн гишүүдийн хувьд бол хамгийн нэгдүгээр үүрэг ролоо бол хяналт тавих явдал гэж харж байгаа тий. Тэгээд тэн дээр бол жишээлбэл одоо нөгөө нэг хянан шалгах төр хороонууд байгуулсан энэ төр гэхлээр бас л нөө тов дараалт орохгүй санал хурааж өгөхгүй ч гэдэг юм уу тий. Гэх мэтчил ингээл олон удаагийн асуултууд гарч байгаа шүү дээ. За манай нэвтрүүлэг залуусын дуу хоолой гэсэн нэг булантай болсон. Тэгээ энэ булангийнхаа асуултыг залуучуудаас өөрсдөөс нь сошиалаар олон нийтийн мэдээлэл хэрэгслэр авч байгаа. Монголд хэдэн жил ажиллаад ипотекийн зээлээр байртай болох боломжтой вэ гэд одоо таны нөө эдийн засгийн суурьтай хүн болохоор ийм асуулт ирсэн байна. Харин сүүлийн үед бол ийм орлогын тэгш бус байдал маш их санаа зовж штэ тий. Тэгэхээр залуучдын хувьд бол мэдээж хэрэг байртай олмоор байна тий одоо машинтай олмоор байна ч гэдэг юм уу тий нөө суур хэрэгцээнүүдэд хангамаар байна. Гэтэл цалингийн өсөлт нөгөө бусад зүйлийнхаа үнийн өсөлтийг бол ерөөсөө гүйцэтгэж ажиллаа штэ. За тэгээд дээрэс нь нөгөө нэг энэ одоо ялангуяа ипотекийн зээлийн хүртээмж маш муу. Тий. Миний хувьд бол яг одоо энэ цаг хугацаанд тулгымцсан асуудал нь бол ер нь л энэ нөгөө үнийн өсөлт бараг илүү төлхөө хувь нэмэр оруулж байгаа. Тэгэхээр ч одоо бол нөгөө байрны дундаж ер нь нэг атайхан 80 метрээс net метр квадратаас дээш ч гэдэг юм уу. Тэгээд 100 метр квадрат байр худалдаж авахд бараг л одоо юу гэдгийг 3-400 сая дорой аж болчлоо шүү дээ. Зүгээр юм дундаж. Тэгэхээр 3-400 сая төгрөгийн зээл 3-400 сая ч биш. Бараг дундаж метр квадрат чинь 5 сая руу орж шүү. Яг нэг 4 сая орчим байлаа гэж бодоход 400 байхгүй юу? Тэгэхээр чи ингээд 80 метр квадраттай байж тэ зүгээр юм дундаж байр авахд одоо хэдэн жил ажиллах гэдэг юм тэ. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг энэ нэг юм одоо эдийн засгийнхаа одоо энэ бүхий л голтрлыг эргэж харах шаардлагатай болчиход байгаа. Тийм биз. Тэгэхээр бид нар одоо юуны төлөө ажиллах гэдэг гэдэг асуудал тавигдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнийн өсөлтийг нэг номерт авч үзэх хэрэгтэй байна. Түүнээс биш яг нөгөө ипотекийн зээл гээд нөгөө 6% ч гэдэг юм уу 8% тэр зээлээс илүүтэйгээр үнийн өсөлт нөгөө хүмүүсийн өдөр тутмын нөгөө сар болгон төлөх тэр төлбөрт илүү одоо юу гэдгийг өндөр хувь нэмэр оруулах гэдэг юм л та. Тэгэхээр одоо бол нөгөө хамгийн сүүлд нөгөө Занданшир сайдаас улсын хурлын асуулгын цагаас бас асуудаг байхгүй юу? Тэ. За одоо тэр 4-500 сая төгрөгөөр байр авахын тулд тэ залуучууд гадагшаа явж ажиллаад байна. Тийм биз? Одоо Монголд ажиллаад ерөөсөө тэр нөгөө мөнгө чи огт хүрэхгүй байгаа дээ шүү дээ. Тэгээ бид нар хэдий болгон тэ нэг юм гадагшаа тэмүүлсэн тэ одоо ингээд бүх нөгөө хүний нөөцөө гадагшаа алдсан ийм одоо эдийн засгтээ ийм нийгэмтэй улс байх юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр чи нөгөө түрүүний нөгөө миний яриаддаг мөрөөдөл байхгүй болсон. Мөрөөдөл нь бараг гадагшаага яваад айтайхан цалинтай ажил хийгээд тэгээд нэг байрны мөнгө хийгээд Монголдо ирээд нэг байр авах.
Тэгээ одоо бид нар юу нийгмээр одоо юуны төлөө амьдраад байгаа, юуны төлөө хүчин зүтгээд байгаа тий. Тэгэхээр эн чинь ингээд нөгөө суураараа бидний бүх тогтолцоо буруу байгаа гэдэг нэг хэлбэр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол цаашдаа бол бид нөгөө иргэн бүртнийг юм боломжийг бүрдүүлсэн хөдөлмөрлж чадах юм бол одоо юу гэдгийг байраач авдаг, машинаач авдаг, 50 сайхан амьдардаг, хүүхдүүд нь сайн сургуульд явдаг, өвлийн цагт одоо нөгөө утаан цанаа зовхгүй тий, эмнэлгийн орны хүрэлцээний тухай ярихгүй нэг тийм айтайхан нийгэмд амьдармаар байна шүү дээ. Тэгэхээр тэр айтайхан нийгэмд амьдрахын тулд одоо энэ улс төрчин өнөдөр өөрчлөгдөх ёстой. Тий. Энэ тэр нөгөө шударгаас чинь тогтох ёстой байгаа тий. Улс төрийн хүрээнд яригдж байгаа сэдвүүд нь хүртэл өөрчлөх ёстой. Өөрчлөгдөх ёстой байна тий. Тэгжиж бид нар нэг юм арай тийм өөрчилж шинжилэлт нэг илүү өөр гоё нийгмийн тухай ярина үстэй. Хулгай яриас суух биш. Ямар бүтээн байгуулалт ажлын байрын тухай ярина шүү дээ. Гэхдээ тий харин тий наазах нь одоо ингээл нөгөө мега төсөлгийн гүтэл заад одоо нөгөө мега хулгай нь орж ирэх нь гэж бодох. Зүйлгүйгээр тий одоо ингээд ядаж нэг юм сэдвийнхаа хүрээнд мэтгэлцдэг баймаар шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг миний одоо яг тийм туйлын одоо яг тийм чин хүсэл бол яг л нэг тим нийгмийн төлөө л яг өөрийгөө ажиллаж байгаа гэдэгт итгээд тэгээ түүний төлөө л одоо яг тийм тодорхой гарах ёстой золиосуудаа гаргаад явж байгаа л гэж харж байгаа. Гэхдээ бид нар нөгөө илүү сайн хичээх хэрэгтэй байна. Илүү сайн одоо юу гэдэг хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа энэ өөрчлөлтийг бий болохыг хүсэж байгаа хүмүүс маань илүү тийм нэгтрэх шаардлагатай байгаад байна. Тэгээд энэ улс төрчнөрөөсөө шаарддаг зүйлээ ч гэсэн бид нар бас өөрчилмөр. Тэ. Тэгээд тэгэх юм бол одоо магадгүй өөрчлөлт айгу богино хугацаанд ирнэ. Ер нь бол монголчин ингээд бас айгу олон талаараа давуу талтай штэ. Яг л ийм харьцангуй хүн ам багтай. Тэгээ монголчууд чинь шин сорго гэмийг хүлээж авахтаа маш сайн. Тэгэхээр бол ингээд ийм зөв бодлого яваад ирэхийн цагт маш богино хугацаанд бидний өдөр тутмын амьдралд тэр өөрчлөлт шинжилтүүд мэдрэгдэх байхгүй. Тэгэхээр энэ чинь бол ерөөсөө нэг юм одоо юу гэдгийг 4-8 жилийн хугацаанд хийх бүрэн боломжтой харагдаад байна. Гэтэл одоо жишээл сүүлийн 10 жилийн хугацаанд юу боллоо тийм биз дээ. Тэгэхээр чи ингээл одоо та бидний одоо нэг оргил залуу насыг л тэгэл ингээл бас л хулгайлчлаа штэ. Тий. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Өргөн барьсан хуулийн төслүүдэд батлаарай. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийнх нь онцлог 3 залт нь юу байсан бэ нэр? За эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бид нар юуг тунхаглахыг зорж байгаа гэхээр 1992 оны ардчилсан үндсэн хуульд одоо заасан одоо өмчлөх эрх тий одоо хүмүүсийн бас ажил хөдөлмөр эрхлэх эрхүүдийг илүү одоо юу гэдэг наривчлан зохицуулж байгаа. Тэ тухайлах юм бол одоо нэг өмчлөх эрхийн хамгаалтуудыг бол илүү хүчтэйгээр оруулж ирж байгаа. Тэгээд сүүлийн үед болохоор одоо бас л одоо хувийн өмчт халдлаа барьлаа энэ төр гэл асуудлууд гарч штэ. Тэгэхээр чи одоо бидний 92 оны тэр үндсэн хуульд заасан ерөнхий одоо эрх хэрэгчлөөтэй холбоотой заалтууд өдөр тутамдаа бас хэрэгжихээ байж эхэлж байгааг юм бас нэг илэрл багхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо юу гэдэг эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх хамгийн том хөшөөрөгч юм бол өмчлөх эрх. Тэгээ чиний одоо өөрийн чин одоо хичээл зүтгэлээр бий болсон хувийн өмчт бол хинч вэ? Тэгээ төрч вэ? Халдах хэрэггүй гэсэн тэр санааг бол илүү лавшруулахыг зорж байна. За дээрэс нь одоо төрийн эдийн засгт оролцох оролцоог бас хомж өгч байгаа. Тодорхой одоо хязгаарлалтууд тавьж байгаа. Бүр ингээд хориглоно гэдэг утгаараа тий. Одоо төр хувийн хвшилтэй одоо тодорхой салбаруудад өрсөлдөхийг хориглоно ч гэдэг юм тий. Гэх мэтчлээ. Тэгжиж бид нар одоо энэ өнгөрсөн одоо 10 жилийн хугацаанд бий болсон энэ төрийн эдийн засаг дах энэ хэд давангай байдал энэ төрөөс бүх зүйл хамаардаг болсон байдлыг халахгүй бол нөгөө хулгай чинь тэндээс л улбаатай шүү дээ. Төр дээр л бүх өмч хөрөнгө овоороод байна. Бүх орлого төр дээр овоороод байгаа учраас л одоо энэ нөгөө нэг хулгай харагдаад байна шүү дээ. Гэтэл төр нь ингээд юм жижигхэн богино одоо юм цомхон яг л нөгөө нэг бодлогынхаа төвшөнд юм ярьдаг тийм болчих юм бол тэр аж ахуйн үйл ажиллагаанаас аль болох хол байчих юм бол одоо энэ олон хулгай чинь бас ярихдаггүй байхгүй. Тэгэхээр тийм л зорилготой. За баярлалаа. За ажил нь амжилт хүсье. За баярлалаа. За. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснээ ав. Netpaid хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод.
дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay боломж бий.